За та бүхний орой мэндийг төшөөлье. За ингээд бид их тал талаас байр суурь илэрхийлж бас уулзаж ярьж сууж байгаа нэг зөв юм байна гэж одоо бүгдээр харж байна. Уусааж тийм байх ёстой. Алтан цэцгүй бол өөрийнхөө бас өөрөөр тохиолдсон байдлаар энэ тодорхой жишээг ярьж байна. Захиргааны байгууллагууд бол бас нийтлэг одоо байгаа нөхцөл байдлаа уялдсан байдлаар бас шийдвэр гаргах гэж хичээдэг. Энтэй уялдсан мэдээллийг ч гэсэн та хүмүүс сонсож байгаа бах. Энийг бас наадаа цантаа бас та бүхэн ойлгороо гэж байгаа юм. Би та бүхэн зүгээр нэг ганц хоёр энэ тоонууд дээр тулгуурсан байдлаар зориуд одоо ойлголт өгөхөөс ярьж байгаа шүү. За одоо бид бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689 мянга. Нийт тэтгэвэр авагчдын 54% нь бол тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авж байгаа. Бүрэн болон одоо бүрэн бус тэтгэвэр авж байгаа шүү дээ. Өмнө нь одоо энэ судалгаа хийгдсэн. Үнэн судалгаа хийгдэж яаж ирсэн гэхээр зэрэг сарын орлогынхоо нэг 84%-ийг тэтгэврийнхаа зээлэнд төлбөрт өгчөөд цаана бол нэг 16%-ийг өөрсдөө хэрэглэх болохоор зэрэг амжиргаанд нүрэх байна гэдэг ийм л одоо бас асуудал үүссэн. Тоогийн та бүхэнд хэлье. Өнөөдрөөр бид нар тооцох юм бол 571,760 төгрөгөө бол тэтгэврийнхаа зээлд өгчөөд цаана 110,000 төгрөгөө амжиргаандаа өргөх ийм эрсдэлтэй байдал үүссэн. Тэгэхээр энэ эрсдэлтэй байдал бол нийтлэг байдлаар энэ тэтгэвэр авч одоо тэтгэврийн зээл авж байгаа 60.6% буюу одоо өнөөдрөөр тооцох юм бол 505 мянган хүний 60.6% гэдэг бол 280 мянган хүний асуудал байхгүй юу? Тэр 280 мянган хүний асуудлыг буюу нийгмийн эрсдлийг бууруулах чиглэлээр бол захиргааны санал гарсан. Захиргааны саналыг бол Монгол банкн дээр бол хараат бус байдлаар бол шинжилгээ хийгээд эндээс бол шийдэл гаргасан ийм л зүйл байна. Тэр энийг би тал талаас илэн далан барих хэрэгтэй. Нөгөө талдаа бол яг ингээд амьдрал дээр хэрэгжээд хэлсэн сая Идэрбат гишүүний хэлсэн манай гишүүдийн хэлсэн орон нутгаарч гэдэг юм уу иргэдийн дундаас янз янзын жишээнүүд гарчиж байна. Үнэхээр зээл хэрэгтэй байгаад тэр хэрэгтэй зээл нь шин зохицуулаар бас бүр одоо төвөгтэй байдал үүссэн юм зүйл гарч байгаа бол энийг бид бол ярьж хэрэгтэй байна л гэж байгаа юм. Сая их таван дийдэр хийлгч бол зөв л хэлж байна. Бид бол одоо үнийг бол 50-50-ыг бол цаашдаа болиулчих. Тэгээд бол арилжааны банк бол энийг зохицуулъя гэдэг нэг хөлбөр хэлж байна. Нөгөө талдаа Идэрбат гишүүн бол яаж юм хэрэг ямар нэгэн байдлаар нийгмийн хамгаалалттай холбоотой энэ санхүүгийн одоо арга хэрэгс шүү дээ. Энэ дээр бид бас уян хатан бас боломжтой шинэ хөлбөрөөр болж болох уу гэсэн зөвлөл хэлж байна. Тэр энийг бол бид нар өнөөдөр сууж байгаа эндээс шууд ямар нэгэн шийдвэр гаргаж чадахгүй. Энийг бол бид дахиад нарийн судалж хийж тэр хөлбөрүүдийг одоо та бүхэн хилцүүлж хийж одоо дахиад ийм шийдэл байж болох уу гэдэг гарна. Ер нь бол гэхдээ дунд болон урт хугацаанд санхүүгийн одоо саяны иргэний өөрийнх нь одоо шийдвэр гаргах зүйл дээр бол төр хит их оролцох юм бол энэ өөрөө зохицуулах боломжгүй зүйл. Энийг бол та бүхэн бүгдээрээ мэдж байгаа тийм ээ. Иргэн өөрийнхөө одоо жишээ нь өөрт нь олгоцсон дээр тэтгэврийн мөнгө гэдэг бол өөрт нь олгоцсон захин зарцуулах ёстой одоо мөнгө шүү дээ. Тэрийг одоо яаж зарцуулах уу гэдэгтэй холбоотой бол санхүүгийн маш нарийн сахилгатай шийдвэр гаргахаас өөр аргагүй байдаг. Нөгөө талдаа мэдээж хэрэгцээ болсон үед бол эрсдлээ одоо жишээ нь дагач болтгоо одоо шийдвэр гаргамаар байна гэдэг ийм нөхцөл байдал ч гэсэн үүсэж байна. Тэр энийг тал талаас нь бид бол ярих ёстой хаа гэж бодож байна. Нөгөө төгөр бид ингээд олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орон нэгдсэн үндэсний байгууллагын олон улсын хамтын нийгэмлэгээс бол жил болгон улс орнуудын нийгмийн хамгааллын тайлан гэж гардаг юм. Энэ тайлангуудаар бид нэр тайлангуудыг ашигладаг. Тайлангуудаар юу гаргадаг гэхээр зэрэг аль болох одоо ахмад насны буюу тэтгэврийн одоо насны бүлэг болвол өөрөө амжиргаа нь бол 2-3 жилд бол буцаад нөгөө инфляцтай уялдсан байдлаар за бас бус зүйлтэй уялдсан байдлаар тэтгэвэр нь хүрхээ байждаг ийм эрсдэлтэй бүлэг учраас энэ эрсдэлтэй бүлгийг ядуурд өрчихгүй байх, амжиргаанд орчих байх энэ чиглэлийн одоо арга хэрэгслийг та бүхэн байнга бодож олох ёстой шүү гэдэг бас Тэгэхээр одоо Эрдэнэт гишүүн Идэрбат гишүүн хоёр өөртөө санаачлсан учраас 1 минут нэмсэн байгаа. За.